одоо нааврын баяр болж байгаа. Битээс би жил болгон ховд явдаг, чи жил болгон баяргийн явдаг байсан. Тэгээд энэ одоо хоёулаас ажил ихтэй шуулга эхэлсэн гэж явж амжсангүй. Тийм болохоор одоо бас Казах түмэндээ бас ингээд сайхан хүндэтгээд нааврын хоолыг хийгээд ингээд biz бямбын урлагаа хийчихийг бодсон. Тэгээд гоё амттай хийж байгаа хаа. Хоол сайхан болно. Та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Нааврын баяр болж байгаа. Тэгээд нааврын баяр болж байгаа. Өнөөдөр бас ордонд Авбакир гишүүнтэйгээ бас таарад нааврын баяраар сайхан одоо бас көжөө хийж шүлэг үйтэй. Тэгэнгээ бас баруун бүсээ сонгогдсон. Одоо Монголоос одоо хамгийн алслагдсан баруун бүс нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд Баялаг аймаг, Ховд аймаг гээд баруун бүс нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд бас бүс нутгийнхаа зовлон жаргал гишүүдийнхаа одоо хийж хэрэгжүүлэх ажлын талаар бас ярилцъя гэж одоо бас бодоод бямбын урлаг одоо контент Бакир гишүүнтэй хамт одоо энэ удаас хийхээр болоод өнөөдөр бас энд хүрэлцээд байна. Тэгээд өнөөдөр бид та бүхэнтэй бас баруун бүс нутгийн хөгжлийн талаар Бакир гишүүнтэйгээс юу бодож төлөвлөж байгаа талаар бас ярилцсан. За мөн одоо бас энэ завсартаа байдаг хүмүүс одоо Казах түмний бас баярын одоо хамгийн хүндтэй идэ бодоо болох көжөө одоо шүлийг яаж хийдэг, Казах түмэн бас яаж бас нааврын баяраас баярладаг уламжлалын талаар та бүхэнд бас ярилцах юм аа. Тэгээд хүлээ авч сонирхно гэж таамаглаа урьж байна. За сайхан сармс арилгаад сармстай шил ер нь өлгийд зүгээр штэ. Шилэндээ хоёулаа көжөө сармс хийн бас тийм үү? Ийм нэ. Ер нь хоол юм гэдэг чинь хүн өөрийнхөө фокусээр авах хэрэгтэй юм шүү. Заавал одоо тогтсон юм байна. Грамм давс, тэдэн грамм тос гэж яснаас яг өөрийнхөө фокусээр авах хэрэгтэй шүү. За шөлөө юу яг ер нь Казыг бол их давсандаг шүү дээ. Тий. Тэгэхээр шөлнийхөө давсыг маш боломжтой тааруулах хэрэгтэй. Одоо ингэ их давс их юм шөл давс ихтэй болсон юм учраас амсаж байгаа. Тийм дээрэс нь шөлөө бид перцээр амлуулах. Тийм биш. Улаан хар перц. Цайнасаа бол хэрчээд жижиглэх үү? Тэгэхээр жижиглээд хуржижлэх үү? Энэ тав байх болох уу? Их үү? За. За их одоо 4 жил үндсэндээ одоо 3 жил гаруй хугацаа өнгөрч шүү дээ. Үлдэж шүү дээ, тийм ээ. Энэ хугацаанд одоо баруун бүс нутагта түүн дотроос Баялаг аймагтайг томоохон тодорхой хийхээр бодож төлөвлөсөн одоо ажлууд юу байгаа вэ? Энэ ард иргэдээ бас ямар одоо зорилтуудыг самлсан билээ. Тэгээд бид нар сая 24 оны улсын хурлын сонгуулиар манай намаас нэр дэвшигчд маань бол нэг л том зүйлийг амлаж байгаа. Мэдээж хэрэг бусад одоо салбаруудын ажлуудыг бас хийгээд явна. За үүн дотроос хамгийн нэгдүгээр амласан зүйл бол бүх сумаа засмал замаар холбоё гэж амласан шүү дээ. Одоо энэ чинь Ховд аймаг, Хөрш аймагт холбогчлоо. Бямцаг гишүүнийг та нар харав. Бид нар яагаад энэ бүх сумаа засмал замаар холбож болдоггүй ингээд бид нар зорилт тавьсан. За энэ ажлын эхлэл маань бол за өнгөрсөн 4 жилд бол 23-наас хойш таныг сайд байх үед эхэлчихсэн. Тэгэхдээ таны бас санаачлага, таны бас маш их одоо идэвхтэй оролцооны үр дүнд бид нар чинь үлгийгээс Цингэл, Улаус, Сагсай сумдыг сумдуудаар тийм ажил эхэлсэн байгаа тийм ээ. Тэгээ энэ ажил маань эхэлсэн явж байгаа. За үлгийгээс Цингэл сум хүртэлх 82 км автозамын одоо 4-р багц буюу Улаус Цингэл хоорондын 23.1 км автозам 46.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. За энэ зам маань бол бодиттойгоор эхлээд хэдий одоо 24 оны 9 сарын 5-нд оройтож эхэлсэн ч гэсэн маш амжилттай явж байгаа. За энэ жилийн улсын төсвөөр бид нар үлдсэн 66 км автозам буюу Үлгийн төвөөс Улаус сум хүртэлх 66 км автозам 163 тэрбум төгрөгийн төсвөөр. За үүнээс 29.7 тэрбум төгрөг энэ жилийн одоо 25 оны улсын төсвөөр суучихсан ажил маань эхлээд явж байгаа. Тийм учраас бидний нэгдүгээр тавьсан зорилго бол бүх сумаа автозамаар холбоё 28 он хүртэл гэж байна. Гэхдээ 28 он хүртэл гэдэг бол богино хугацаа. Тийм их том зорилт тавьсан байна. Том зорилго тавьсан. За үүнтэй зэрэгцээд мэдээж хэрэг одоо бусад салбарын ажлуудыг бол хаяул одоо хаяхгүй явна шүү дээ. Та бидний бас гишүүдтэй ажгүй байна. Шинэ өдөө төсөл байж байна гэнэ. Шинэ өдөө төсөл маань өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас амжилттай гэсэн бид нар 7 одоо тракторыг 28 агрегатын хамт 3 суманд өглөө өмсний ногооны хангамжийн үрээд за тэр ажлаа шинэ өдөө төслөө өргөжлүүлээд одоо 26 оны улсын төсөвдөр хадлан тижэл ногоон тижэл тариалах боломжийг судлаад бүх сумдууд дээр хэрвээ газраа бэлдэх юм бол тэр газарт нь тохирсон трактор техник механикжуулалтын асуудлыг шийдийг зорилт тавиад эхэлсэн явж байгаа.
За үүнтэй зэрэгцээд мэдээж яриг одоо таны хэлдэг тийм ээ одоо тойргийнхаа асуудлыг бид нар шийдэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд бид нар энэ хууль тогтоох ажилд анхаарал хандуулах хэрэгтэй. За сая чуулганы завсарлагаанаар бид нар одоо хуваарлагдсан хуулийн төслийн ажлын эсвүүдтэй ажиллаад явж байгаа. За миний хувьд нэрээ юу яасан шүү дээ татварын асуудал гэснээс бид хоёр ч өнгөрсөн 24 онд одоо алслагдсан бүсийн хөнгөлөлт хүн амын урлагаалын дотрыг нэг хөв болгох Улаанбаатарт 10% төлдөг бол ховдод баян илгэд нэг хөв болгох хууль санаачилсан. тэр хуулиа өргөн барьсан байж байгаа. Одоо их шинэ парламент бүрдсэнтэй холбоотой шинээр өргөн барих болж байгаа. Тэгэхээр би бол засгийн газрын гишүүнүүд өргөн барих боломжгүй болж байгаа. Тийм болохоор өөрөө одоо хамт санаач өргөн барьсан хүмүүд цааш нь залгаж авчих юм шүү дээ. Тэгээ залгаад аваад явахын тулд ажлын хэсэг дээр одоо миний хувьд санал гаргасан байж байгаа. За хүн амын урлагаалын дотор маань 10% байгаа. Энийг ерөөсөө тэг болгоё гэж. За мэдээж хэрэг сангийн ам бусад одоо Монгол банк эдийн засгийн хөгжлийн яамтай бид нар зөвшөлдсөх ёстой. За энэ хүрээнд 10%-ийг тэг болгох бол боломж бол бас амаргүй юм байна. Хэцүү. Тэгээ 1.3 сая хүн хөдөлмөр эрхэлдэг. За жилдээ 2.3 их найт төгрөг улсын төсөв төвлөрүүлдэг орлого маань тасрахны гэсэн асуудлыг сангийн ам ярьж байгаа. А гэхдээ тодорхой хэмжээнд бид нар буулгах зайлшгүй шаардлага байна. Тийм учраас за 3-аас 5 дээр тогтчих болов маань урлагаалт дотор маань. Баяр нь бидний зорилго бол нэг хөө гэж байгаа. Яагаад ингэж байгаа гэхээр Улаанбаатараас нэг алслагдах тусмууд хамгийн алслах зам бол Баян Илгийн аймаг. Тэр наадалт нь ховд аймаг гэж байна. Зардал өндөр, бензин шатхуун өндөр үнэтэй, гурил будаа өндөр үнэтэй, давуу дайлбар өндөр үнэтэй, барилгын материал өндөр үнэтэй, тог цахилгаан өндөр үнэтэй. А нөгөө талд орлого байдаг. Одоо үндсэндээ тий одоо энд чинь бол захын Улаанбаатар хотод чинь гараад барилга дээр ажиллаж болно, самрандаа явуулдаг, ногоо хураачулдаг. Хангалттай өндөр цалин авдаг бол тэнд хийх ажил харцсангүй бага байд орлого багт. Дотроо хууль маань өргөн баригддаг яг хилцүүлийн шатнд. Тийм болохоор янз бүрээр яриад байна. Нөгөө орлогын олж байгаа орлогоос нь бага татвар авчиж тий. Тэр хэмжээгээр орлого нь ахиу байгаасаа зардал нь тийм тэр хэмжээгээр одоо бас өндөр зардалтай учраас илүү ачааллаас өрөөсэй гэдгүүднээс нэг хөвж байгаа юм л да. Тэгэхээр бас нэг хөвдөрөө баймаар биш бас. 3-5 тэгээд зүтгүүлнэ. Би өөр тэг болгоно гэж зүтгүүлсэн. Гэхдээ мэдээж хэрэг одоо бусад аймагуд маань бас байж байна. Бусад улсын хурлын гишүүдийн маань одоо санаачлага байж байна. Гэхдээ ингээд тантай ярихаар та бүдээр одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд алслагдсан аймагаас сонгогдсон гишүүдийн хувьд одоо алслагдсан аймагуудын тэр одоо проблем асуудлуудыг илүү ингээд ойлгодог хүн байх нь илүү. Та жишээлбэл одоо Баян Илгийн ховд чиглэлийн нисэх одоо онгоцны зардлыг бол мэдэгдгүүс болгосон. 2 дахин буруулсан тийм. Яг 2 дахин. Та өөрөө зам 7 хоногт нэг удаа нисдэг байсан бол 7 хоногт одоо Баян Илгийн ховд руу 3 нисэж байгаа. 3 нисэж байна тийм ээ. Тэрүүд бол 2 сая төгрөгөөр ирж очдог байлаа шүү дээ. Одоо 800 мянга орчмоор ирж очдог болж байна. Энэ бол ингээд юг харуулж байгаа гэхээр нэг алслагдсан аймагуудын тэр асуудлыг ойлгодог гишүүн байх нь хамтраа зүтгэхэд бас болохгүй ажил байдгүй мэнэ гэдгийг харуулж байна. Энэ нь одоо биднээс энэ алслагдсан бүс нутгийн ард иргэдийн зовлонг ойлгодог хүмүүс энд илүү анхаарах хэрэгтэй. Тэгжээж үндсэндээ Улаанбаатар хотын төвлөрөл саарна. Одоо ингээд Улаанбаатар хотод орлого ихтэй зардал багтаа амьдрэх юм бол хүмүүс шаваад байна. А орон нутгт юм Баян Илгэд ховдод орлого багтаа зардал өндөртэй болох нутгаас ухтаагаад байна. Нутаг орны эзүүрээд. А тийм болохоор тэр нутагтаа төрж өссөн нутагтаа аятаа тухтаа ажиллаж амьдрах аав ээжтэйгээ ах トゥ нартайгаа нутагтаа сайхан амьдрах бололцоог бүрдүүлэхийн тулд бид нэр алслагдсан бүсийн нэмэгдэл, алслагдсан бүсийн хөнгөлөлт гэж ярьж байгаа. Нөгөө талдаа Улаанбаатарын төвлөрийг сааруулах ийм одоо бодлого. Манай намын бас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр дээр байж байгаа шүү дээ. Хотуудын ялгааг арилгах тийм ээ. Хотод авж байгаа тэр ажил үйлчилгээг хөдөөж гэсэн авдаг болъё гэж. Өнгөрсөн 4 жил энэний талаар нэлээд зүтгэж бас улсын хурл маань ажилласан. За энэ хүрээнд аймгийн төвдөр 20% нэмэгдэлтэй болсон тэр ялгаач. Суман дээр 40% нэмэгдэлтэй болсон. Бас бодтойгоор яг хөдөө орон нутагт очиход энэ дээр бас баярлалаа гэдгийг хэлж байна л хөдөө орон нутагт ажиллаж байгаа тэр ялгаач нар маань жишээлх юм бол гэх зэрэг ингээд одоо өнгөрсөн 4 жилийг бодох юм бол баруун 4 аймаг маань за дээрээс нь Баян Илгийн баруун 5 аймаг маань маш олон гишүүнтэй боллоо шүү дээ. Бусад гишүүдтэй ч гэсэн та ингээд ажиллаж байхад бусад гишүүдтэй ч гэсэн энийг ойлгох гэж хичээгээд яваад байгаа. Миний хувьд ч гэсэн бас бусад гишүүдтэй алслагдсан аймгийн гишүүн шиг байх шүү гэдэг бас хэлээд байгаа. Гэхдээ чи одоо 20 онд бол нэг шинэ хүн те огт шинэ хүн очиж байсан бол одоо бол 5 дахь жилдээ одоо их хурлын гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Нутгаа мэдээд ойлгоод ард иргэдийн зовлон жаргалыг те өөрөө ингээд мэдрээд тэрийг шийдэх гэдэг ингээд хүсэж байгаа чинь ард иргэд чинь тэрийг одоо хүсээ юу таалагдж байгаа ард иргэдэд тэр маань. А тийм болохоор одоо үнэхээр одоо бидний зовлон ойлгодог, бидний төлөө дуурдаг, бидний төлөө тийм үү бүх сэтгэл зүрхээ зориулдаг гэдэг тэр нутгийн ард түмэл чамд бааста болох шиг одоо өнөд хардуулсан байна. Богинохоо хугацаанд 20 онд танихгүй л байсан тий. Тэглгүй яах вэ? Тэгэхдээ энэ дээр бас манай аймгийн бас ахмадууд одоо манай намын
олон жил явж байгаа ахмадууд бас хэлж байгаа. Та нар Ховд аймгийн Бямцагт гишүүнийг хар. Тийм ээ одоо олон удаа сонгогдсон гишүүн ямар их зүйл хийж амжиж байна гэж. Жишээлбэл цементний үйлдвэр тийм ээ чинь саяхан шүүд одоо Улаанбаатар хотоос Ирээнээс цемент зөөдөг байлаа. Баруун бүс нутгийн цемент 700 мянга байсан тонн. Одоо 250 мянга 300 мянга. Энэний одоо ач буян жишээл Ховд Баян Илгийн аймаг одоо боддоор одоо мэдэрч байна шүү дээ. Цементний үн тодорхой хэмжээнд буурчихсан. Одоо тийм бүтээн байгуулалт маань ямар эрчимтэй явагдаж байгаа. Баян Илгийн аймагт барилгачлалт бол маш сайн явж байгаа шүү дээ. Тиймээс ингээд Бямцагт гишүүн шиг одоо ингээд ажил амжуулдаг тийм ээ нэг гишүүнийг дахин сонгох нь ямар үр дүнтэй болж байна. Одоо таны үйлдвэр технологийн парк жишээлбэл бас бодтойгоор яваад эхэлчихлээ. Шинэ өдөө төсөл дээр маш амжилттай явж байна. Та бид нар бас одоо Шадар сайд амар сайхан бид нар өргөн барьсан чөлөөтсийн тухай хууль бас байж байна. Манай Баян Илгийн аймаг дээр олон жил одоо цагаан нуурын чөлөөтөс хэрэгжсэн тийм ээ. Тэгээ би энэ чөлөөтөсийг яг ажиглаад тахад замууд алтан булаг одоо манай цагаан нуурыг ингээд харж байхад одоо арх бичээн оруулж зархаасаа илүү одоо яг таны тэр үйлдвэр технологийн парк тэр чөлөөт бус дотор байх хэрэгтэй юм шиг байна. Татваргүй орчин. За дэд үтцийн шийдчихсэн татваргүй орчин байна. Бизнес эрхлэгчид маань ийшээ ороод одоо арх ширний үйлдвэр байдаг чинь бусад экспортын чиг хандлагатай үйлдвэрийг тэнд хөгжүүлэх боломж байгаа юм шиг харагдаад байна. А яг одоо бид нар бол бас чөлөөт төс дээр хэдийлэн анхаарал хандуулж чадахгүй л яваад байна. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөн одоо амьд мал экспортлох асуудлыг хөдөөж хүн байнга орон дээр шийдчихсэн байна. Яг одоо танай Ховдын аль суман дээр булган суман дээр тийм ээ. Яг энийг ингээ харж байхад жишээлх юм бол замун үйл дээр байж байгаа тэр амьд мал экспортлох зүйл бол өдөртөө одоо хашаа маань өдөртөө 90 сая төгрөгийн өвс иддэг юм. Баруун аймагт маань яг тэр байгалийн хадлан хэдий одоо боломжтой байлээ тийм ээ. А гэхдээ тэжээлийн тариад одоо Ховд бол газар тариалны соёлтой аймаг шүү дээ. Тэр талаар нь бас ингээ цаашдаа одоо нөгөө бусад гишүүдтэйг хамтраад бид нар зайлшгүй шийдэх ёстой зүйлүүд юм шиг байна. Тий. Манай Баянлах үнэхэр хөдөлмөрч. Одоо тэр яаж мэдэгдэх вэ? Бидний Алтаа тавхан богд явал Сэргаал дээ. Хурган нуур, Хотон нуур ингээд буцаал явж явах чинь Ховд бол дагаа тэр одоо услаас Ховд бол дагаал ус байгаа шүү дээ. Тэнд ямар хэдэн километр чулуугаар хашаа бариад тийм үү? Хадлынхаа талбай бэлтцсэн. Үнэхэр хөдөлмөрч улсууд. Тэглүү яг манай би ч одоо Баянгийн ард түмнэр одоо ажилсаг ард түмэн гэж бахархдаг шүү дээ. Манай дээр хөдөө аж ахуй төдийлөн айхтар хөгжөөгүй, уул уурхай төдийлөн хөгжөөгүй. Гэхдээ л одоо иргэд маш өндөр орлоготой сэтгэл хангалуун бас нэг чинэлэг амьдардаг юм дээр чинь өөрийнх нь аймгийн төвдөөс гэсэн нөгөө ихэнх айлууд нь хувийн байшинтай. А байшингаа өөрсдөө галддаг, гаднаас нь галж өгöd явж идэг юм л шүү дээ. Та хөдөө малчин айл очиход грантнаас алуус болж манай аймаг дээр. Харин одоо хүн гайхан бид нар бас явж байхад улаан ус самын нэг малчин айлд очиход малчин айл мөртлөө байшин дотроо дүүштэй байгаа шүү дээ. Халуустай. Үүлжээ хаваржаан дээр тий. Үүлжээ хаваржаан. Энэ бол яхаар байхгүй ажилсаг ард түмэндээ жоохон боломжийн бид нар одоо та бидний бас эхлүүлсэн цэнгэл чиглэлийн авто зам маань бол цаашдаа Даянгийн бомб руу тийм бомбын сэргэлтийн өрөөнд л ярьж байгаад шийдсэн зам шүү дээ. А хэрвээ одоо Даянгийн бомб байнгын ажиллагаатай болчих юм бол манай аймагт аялал жуулчлал бүр тасрал болно тий. Тэр бүс нутагтай бол маш одоо бодиттой хувийнөр оруулах зам шүү дээ. Тийм учраас бас Даянгийн бомбын замыг бас дэмжиж ажилладаг. Бас энэ даршимд талархлаа илэрхийлье. Баярлалаа. Та ч гэсэн та өөр салбарт байгаа ч гэсэн бас дэмжиж ажиллана гэж найдаж байна. Тэгээд ер нь бас өнгөрсөн 4 жилээс хийсэн ажлынхаа үр дүн тийм үр өгөөжийг бас хүртэж өнөөдөөс ингээд дахин сонгогдож байгаа байхгүй. Тийм болохоор одоо бас тэгээд тэр ард түмэн итгэсэн, тэр ард түмэн дэмжсэн энэ сайхан итгэлийг, энэ сайхан дэмжлэгийг тийм үү улам одоо алдахгүй, улам өшөө их хийж бүтээж одоо зүтгэлээр хариулах бидэнд үүрэгтэй тэр үргээ бас амжилттай бас нэр төртөө бас биелүүлж байгаад бас Абубакир гишүүнээс баярлж явдаг. Ялангуяа одоо баруун бүс нутгийн зовлонг ойлгодог ийм одоо гишүүд өшөө олон болоосоо гэж бас боддог. Яг ойлгож л байгаа юм л да. Тийм учраас одоо замын асуудал ярьж байна. Тийм учраас аслагдсан бүсийн татврын хөнгөлтийн асуудал ярьж байна. Үйлдвэр технологи парк. Одоо харин жоо удаашралтай яваад байгаа юм тэр. Асхтын мөнгөний орд яг танах юм юу гэж боддог юм. Асхтын мөнгөний орд за хөрс утгарыг ерөнхий сайд байх үед одоо Эрдэнэс Монгол руу шилжүүлж авсан шүү дээ. Тэгээ асхтын мөнгөний ордыг яг одоо ингээд би ярихад бас жоохон ярихгүй яваад байгаа юм. Яагаад тэгэхээр яг одоо нүдэнд харагдахуйц одоо экскаватор бужигнаал тээврийн машин тоос бужигнуул давхад бас эхлэв байна. Гэхдээ стратегийн ордын хувьд хууль эрх зүйн хүрээнд янзлах бичвэр маш их байд юм байна шүү дээ. Сая одоо Монрост байжгаад Эрдэнэс Монгол руу шилжсэн процесс нь өөрөө их удаан байлаа. А дээрээс нь манай асхтын орд чинь ашиглалтын үед маш хүнд нөхцөлд байдаг тийм ээ. Яагаад ч бол олон сар засвараад эхэлдэг газар яг одоо тэр олборлолт ашиглалтын процесс нь өөрөө их богино хугацаанд явдаг. А гэхдээ зүгээр байгаагүй. Би өнгөрсөн 20 оны
сонгуулиар гарч ирээд асхтыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг яахлаад явсан. Өдөртийн бодлогын байнгын оронд байгаад. За 3 асуудлыг шийдсэн байж байгаа. Асхад хүртэлх автомын асуудлыг бүрэн шийдсэн. Одоо ямар ч цаадгүйгээр асхтын ордор гэдээ яваад очино. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо тэр 6 штольны гэж ярьж байгаа. Одоо тэр уурхайн ам. Тэр 6 штольны бол 30 жилийн хугацаанд таазанда тултал мөсөөр дүүрсэн байсан. Нэг штольны одоо дунджаар 1 км орчим өдөр уулан доогоор явдаг. Тийм үү? Түнэл юм биш үү? Түнэл. Тэрийг бүрэн одоо мөсвийн чөлөөс Эрдэнэс Монголын одоо ажилчид хөдөлмөрчд манай Ногоон Нурсумын залуучууд нийлж хагаад 6 штольныг бүрэн одоо нээс. Тэр штольныг нээжэж тэр штольны дотроо хайгуул хийдэг юм. Чих сони юм байна шүү дээ. Зүгээр одоо тал дээр байгаа юм шиг шууд өрөмдлөг хийдэг юм байна. Хөндлөн өрөмдлөл энэ тэр штольны дотроос явдаг. Хоёр дахь ажил маань бол штольныг бид нар бүрэн цэвэрлсэн. За 3 дахь сонгон шалгуулалт нь яваад сая дууслаа нэг компани шалгарсан байна. Нөөц нэмэгдүүлэх хайгуулыг төсвийн Эрдэнэс Монгол 100% шийдсэн явж байгаа. Яагаад нөөц нэмэгдүүлэх хайгуул хийх гэдэг нь 92 он хүртэл Оросуудын хийсэн хайгуулын тайлан байгаа шүү дээ. Хүмүүс асуудаг. За одоо энэ Оросын дайнтай холбоотой гадны одоо Австрали, Америк, Германы хөрөнгө оруулагчид маань Оросын тайланг уншихаа болсон. Геополитик яваад шүү дээ. Бидний тайланг уншихаагүй гэдэг. Тийм учраас Жорг төвшөнд буюу дэлхийн хаанч очиход уншигддаг хайгуул нөөц нэмэгдүүлэх хайгуулыг хийлгийгээд 3 дахь хөрөнгө оруулалтыг шийдсэн. 26 оны 10 сар ихэд хайгуулын тайлан бидний гар дээр бий болов. Тийм учраас одоо бидний ярьдаг манай монголчуудын ярьдаг асхтын орд гэж яриад байгаа зүйл маань яг хэдэн төгрөгийн үнэтэй зүйл юм бэ? Хэдэн тонн тэр уулан дотор ямар хөө нөөц ямар хөө баялаг байгаа юм дээр түүнээс хэдийн одоо Монголын төр хэдийн Монголын ард түмэн өгөөж хүртэх юм бэ? Яаж хүртэх юм бэ? Тодорхой 27 тодорхойлчих юм тийм ээ. Яг хэдэн тонн мөнгөний хэдэн тонн зэсийн тухай яриад байгаа гэдэг харахын тулд 26 онд гарч ирэх тэр нөөцийн нэмэгдүүлэх хайгуулын тайлан маш чухал. Тийм учраас 30 жил одоо хаалттай мөсөөр бүрхсэн байсан асхтын орд маань нэг шат дэше гэсэн гэж би харж байна. Зөв. Тэгвэл 27 оноос үндсэндээ бол асхтын мөнгөний ордын өөр хэдий их нөөцтэй хэрэг баялаг байгаа. Тэр баялагын хэдэн өн төр эзэмшүү, хэдэн өн ард төр эзэмшиж өгөөж хүртэх гэдэг. Энэ тодорхой. Тайлангаа барьж яваад гадаад очиод одоо хөрөнгө оруулалт хайх нь шүү дээ. За манайд тэдэн тэрбум долларын нөөцтэй ийм орд байна. Та энэ хөрөнгө оруулалтыг гэж тэдэн өн төр эзэмшээ, тэдэн өн танаа эзэмш гэдэг асуудлыг ярих гэж. Баялагчид манай нөгөө Эрдэнэ өргөний усан цахилгаан станцыг дэмжиж байгаа юм шүү дээ. Дэмжлгүй яах вэ? Яг мэдээж хэрэг ахуйн чанартай зүйлүүд маш их бий. Яг хов дуус баян үйлгийн 3-аас баян үйлгийн талдаа илүү уул зураг. Гэхдээ баян үйлгийн талдаа илүүтэй одоо суурьшлаг бүс бий болчихсон. Одоо өвөг дээдсээс ахуулаад тэнд өвлждэг, хаварждаг байсан газар торох бас амаргүй л дээ. Тэгээд яг хуу тодорхой хэмжээний нөхөн төлбөрүүд өгж байгаа. Зарим нь одоо зарим багийн засаг дарга нарын хариуцлагагүй явдлаас болоод зарим айлуудын бүртгэл бас гүйцэд ороогүй гомдол саналууд ирж байгаа. Энийг хавдаж гисэн бас тийм асуудал байна. Одоо бас чуулга ихлэхээр хэдүүлээ та хэд бас нийлж иж энэ асуудлыг ярий. Энд чинь өнөөдөр ирж суугаад маргааш нүүх гэж байгаа айлын асуудал биш. Өвөө наав нь байсан зүйл шүү. Тийм учраас ямар нэг маргаангүй шийдэх хэрэгтэй. Том бүртэн байгуулалт хийж. Манай айлууд маш сайн дэмжиж байгаа шүү гэж нэрээс байна. Эрдэнэ өргөний усан цахилгаас ашиглалтанд орчвол бас баруун бүс нутгийнхан эрчим хүчний тусгаар тогтнол болно. Хямд үнэтэй тасардаггүй найдвартай эрчим хүчтэй болно. Одоо ч байж байгаа тасарчдаг айгүй өндөр үнэтэй байдаг шүү дээ. Иргэд бол гараа өргөж байгаа. Бид нар дэмжиж байна. Гэхдээ бидний нөхөн хэлбэрээр нөгөө талдаа Бямбасад одоо Нино гэх баялагын ч өвлөө хавж байгаа бүгд л өлөөлөх хөрөнгөтэй болсон шүү дээ. Яг тийм үү. Эсхийг нүүлэх биш. Манайхан ч бол нэг хашаа байна. Тэгээд гэр байдаг бол эсхийг хашаа нь бүр капиталны шахуу болчихсон, чулуугаар барьцсан. Тэгээд байшинтай болчихсон. Тийм учраас тэрний нөхөн хэлбэрийн асуудлыг нь одоо дараа 7 хоногоос байнгын орон энтер дээр асуудлыг тавья гэж одоо эрчим хүчний сайдд бас. Том бүртэн байгуулалт шүү дээ. Тэгэхээр замтаа болчин эрчим хүчтэй болчин одоо цементний үйлдвэр баригдсан малын гаралтай түгээх болон байнгын ажиллагаатай болох. Байнгын бомб байнгын ажиллагаатай болчихвол одоо аялал жуулчлал баялаг. Ер нь ч одоо бол хамгийн их зам бол жуулчд бол баялаг баруун аймагаас баялаг их явж байгаа шүү дээ. А түүнийг дагаа одоо байнгын бомбд нэгдээд тэгээд одоо онгоц тогтмол сэтг болчих юм бол үндсэндээ баялагийг бол бас улам их жуулчин татна да. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бас нэг юм байгаа шүү дээ. Баялагчид одоо ховдынхноос хямд үнэтэй ховдын захийнхын үндсэндээ зарим бүтээгдэхүүнээ баялагаас очиж авдаг. Яагаад ингэж ховдын цааталт улам Улаанбаатараас хол байжж тэр бараа бүтээгдэхүүн хямд зараад ит юм бэ? Тэнд юунд байдаг? Одоо би түрүү хэлсэн шүү дээ. Яг хоёулаа хэдүүлээ нэг панел дээр сууж ирсэн шүү дээ. Эдийн засгийн хэлэлцүүлгээ. Тэгэхэд Хүрлбаатар сайд надаас нэг асууж ирсэн. Та сайн санаж байгаа бох. Одоо баялагын аймагтуудад аж ахуй уурхай байхгүй гэхдээ ягаад чинэлэг байгаад нэгтэн би тэгээ яйдаа гэсэн 100 мянган ажилсыг ард юм байна да гэж. Ховдынхан магадгүй Улаанбаатараас эсвэл одоо Бээжингээс тээвэрлээд 10 төгрөг нэмээд зарж байгаа бол манайх 5 төгрөг нэмээд зарж байна.
асуудал биш. Гэхдээ манай Баян-Илгийн хувьд хүнсний хэрэгцээ маш өндөр шүү дээ. Ховд аймгийнхны тарьж байгаа нарийн ногооны ихэнх хувь нь манай Баян-Илгийн хэрэгжилж байгаа шүү дээ. Тий. Төмс хүнсний ногооны тийм ээ. Яваад байна шүү дээ. Тий. Манайхан бол яг тэр импортоор авдаг бүтээгдэхүүнээ нэлээд тодорхой чихэр ялангуяа чихрүүдийг бол Баян-Илгээс авдаг юм байна. Ховдоос бол төмс хүнсний ногоо авдаг юм шиг байна. Одоо бол тэр малын гаралтаа түүхэд арьс ховдод авч борлуулдаг, ховдоос цементээ авдаг тийм болох бах. Тэгээ аялал жуулчлалд зарим бүтээгдэхүүний хувьд одоо Баян-Илгэд манаас нэлээд хөгжил бий болох бах. Тийм манай ховд Баян-Илгийн хувьд за ялангуяа Баян-Илгийн бол энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд аялал жуулчлалаас тэргүүлэх хүсгээ зарлчаад байгаа шүү дээ. За энэ хүрээнд бас 2020 онд анх сонгогдоод миний хийж эхлүүлсэн нэг ажлын нэг бол за манай байдалгааны гишүүн байсан дээ. Бид нар Алтай Томбог царгаалын чиглэл рүү тог цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн. За эрчим үндэсэнд ашиглалтанд орчих бол. Төр бол аялал жуулчлалын хүрээнд дэд үтсийг л 100% шийдчих гэсэн. Түүнээс төр одоо улсын төсвийн мөнгөөр тэнд буудлын ресторан барих боломж байхгүй. Дэд үтсийн шийдчихлөө бизнес эрхлэгчид маань дэд үтс дээр үнслээд одоо явах ёстой шүү. Тийм учраас эрхчил бол саргаал буюу одоо хурган нуратны нур маань тогтоолж Алтай Томбогдын одоо яг тэр хаалга хүртэл тогтоолж. Тэгэх юм бол орчин үеийн одоо болгосон одоо зочдлууд бий болох нөхцөл бүрдчихэж байгаа шүү дээ. Тий. Та сая Казах төмний одоо үдсэн баг тоо гарч байгаа. Тий. Мөчтөр явж байгаа шүү дээ. Манай Казах төмний манаас Наурызын үндэсний одоо баяр болж байгаа. Тэгээ бид нар чинь баяраар бол олон сайхан одоо нөгөө тулан булаалдах тэмцээн, бүрэгдийн баяр, тэгээ дээрэс нөгөө доомброор сайхан одоо доомброо тоглож бас дуулж хуурддаг ийм уламжлалтай. Би бас ховдын манай Казах төм маань олон жил бас баяраа тэмдэглэж би бас 8 жил одоо үндэснээ дараалан Күй гэж одоо нэрнждэг доомбрын тэмцээн. Тийм үү. Зохион байгуулдаг тийм. Энэ жилийн одоо доомбрын тэмцээн маань бас амжилттай зохион байгуулагдаад одоо бас болсон байгаа. Тэгээд Наурызын баяраараа бид нар ч бас олон сайхан одоо Казах иргэдээ хөдөлмөрчтэй. Иргэдээ бас одоо алдартан гавьяатан болгож одоо бас шагнаж урамшуулдаг. Манай үлгий шүүч гэсэн одоо сайхан гавьяатай алдартан гавьяатан бас олон төрдөг. Энэ жилийн Баян-Илгийн аймагс олон алдартан гавьяатан төрж байгаа юм. Ер нь чамлахааргүй. Аймгийн хувьд одоо ерөнхийлөгч маань яг Наурызаар зориулж зэрлэг гаргадаг шүү дээ. Одоо Баян-Илгийн хавд мөн одоо Монгол улсын цэгүүлмөрт амьдарч байгаа Казах иргэдэд шагнаж урамшуулдаг. Энэ жилийн үед бас чамлахааргүй шагнаж урамшуул гарч байгаа. За бид нар яг Наурыз өнгөрмөгц одоо та бид чинь чуулганд давхцчаад яхаарахгүй энэ баяраар одоо очиж чадсангүй. Яг чуулган одоо завсралмөгц одоо чуулгангүй өдөр очиж шагналаа гардуулж өгч байгаа. Бас чамлахааргүй шагнал гарч. Сүүлийн жилүүдэд би ажиллаад хад бас Ховд аймгаас маань гавьяат алдартангууд их төрж шít Казах. Ер нь бас яг нэг гişиг бол үндсэндээ 14 оноос 21 он хүртэл бол үндсэндээ манай Ховд аймгийн Казах иргэдээс гавьяат юм төрөг байсан. Бид нар бас одоо хөрөлсгөр хэрэгчийн үед одоо 21 оноос 22 оноос эхлээд бас одоо энэ дэр нэлээд анхаарсан. Үүний үр дүнд одоо Хамитхва төр засгийн одоо төрийн үйлчлэгийн гавьяат ажилтан анхуулж байлаа 22 онд. За дараад нь манай Багдалгой гавьяат эдийн засгч болж Савд аймгийн Жаргалан сумын иргэн, за мөн Булган сумын иргэн Амантайгоноос Монгол улсын гавьяат эмч болсон. За мөн одоос манай Ховд сумын иргэн 90 гавьях мас Монгол улсын гавьяатад эмч болсон гэдэг. Олдо сүүлийн жилүүдээр нь Наурызын баяр болгоноор ямарсан тийм. Би бас Ховдыг анзаараад байгаа. Тэгээ нийслэлээс ч гэсэн бас ганц нэг төрж байна. Нийслэлийн гишүүд маань ч гэсэн одоо Наурызын баяраар. Гэхдээ ингээд анзаараад байхад Наурызын баяр маань бас Монгол улсад бас том баяруудын тоонд ордог болсон юм шүү. Маш өргөн тэмдэглэдэг болсон юм шүү дээ. Хаврын баяр, нарны баяр тий. Тэгээ одоо энэ жилийн хувьд Дархан шарын гол Эрдэнэтийнхэн маань за одоо Сүхбаатарын талбай дээр жишээлбэл Казах үндэсний гэрээ бариад тэнцэнэ одоо Казах үндэсний одоо хүн хоол тийм ээ Казах үндэсний одоо дуу хуур маш өргөн болж штэ. Нэлээд дээрх нь одоо энэ Сүхбаатарын талбай дээр Казах гэр баригдаг бас нэлээд удсан байна. Тэгээ энэ жилийн хувьд бол нутгийн зөвлөл маань шинэ удирдлагатай болсон. Та бас одоо талбайгаар бас зочлоороо Казах гэрээ одоо нэг нь та чир ховд баяр болчихлоо. Нутгийн зөвлөлийн дарга Хайдус гэх зал болсон. Тэгээд үгтэй. Тэгээд улсын хурлын гишүүнч бас нутгийн зөвлөлийн Баян-Илгийн ховд ч юм бол нэг л утга гэж би ойлгоод шүү дээ. Зөвлөө явах хэрэгтэй. 10 жил байхдаа 2 дугаар 10 жил манай ингээд талан одоо Казах хүүхдүүд, талан Монгол хүүхдүүд байсан. Тэгээ багаас л Казах хүүхдүүдтэй хамт маш ойр дотн өссөн. Тэгэл ховдын ч үндсэндээ нийт иргэдээ 18 20 орчим хувь нь одоо Казах иргэдэд одоо хүртэл ингээд байнга одоо хамт ойр дотн байдаг. Тэгэл одоо ажил бизнес тэгэл бүх холбоо Баян-Илгээтэй их холбоотой байсан. Энэ баруун аймгийн ч бүгд нэг зовлон ихтэй аслагдсан аймгийн ч бас бүгд л одоо ялгаа говьолтой ус завхан тэгэл ховд Баян-Илгийн баруун таван аймагчтай бүгдээ л
эрен зовлон нэгтэй, жаргал зовлон нэгтэй арай жоо амь нэгтэл байдаг шоронд байна. Ховд аймаг маань ч гэсэн бас та сая баялагын ажилсаг гэж байна. Ховд аймгийн ард түмш бас их ажилсаг шүү дээ. Одоо тэр булган суманд очиход тэр алюминий талбай энэ тэр олон жил болсон. Мөн тэгээ булганы одоо ярамтын бонд байж байна. Бас одоо 8 хийдэг бас нэлээд тийм хөдөлгөөнтэй аймагуудын тоонд ордог шүү дээ. Ямар сандал бүх сумаа заснуулаар болчиход байна чинь. Одоо нэг сум үлдсэн байна. Нэг сум дууд сум үлдсэн байна. За энэ жил Сэлэнгэ аймгийн үед ганц үлдсэн нэг сум одоо 3 гишүүнээ даатгах гэж байгаа. Манай Пүрүүдэл гишүүн байна, Мэнцайхан гишүүн байна, Болормоо гишүүн. За та гурав маань одоо нийлж байгаа нэг сумыг л замтаа холбоодох. Одоо 15 сумын үндсэндээ одоо бас бид шийдлээ гэж хэлэх гэж байгаа. Би таны энэ юу контентыг анзаараад байгаа. Тэр өдөр комментийг ажиглаад байхад таны ч одоо сэтгүүлч болсон юм уу гэд байх юм хэлээ шүү дээ. Гүй одоо сэтгүүлч болох юу аах вэ? Энд чинь бас сонирхолтой байхгүй юу? Одоо өнөөдөр хүн болгон тийм гар утастай болгон ч үндсэндээ сэтгүүлч зураглаач болчиход байгаа шүү дээ. Тэгэл хүн болгон лайвддаг, хүн болгон тийм контент хийдэг, YouTube руу оруулдаг, Facebook руу оруулдаг, Instagram руу оруулдаг. Тийм болохоор бас одоо сонирхолтой байх болов уу гэж бодоод юу яаж байгаа юм л да. Тэгээд сонирхолтой байл шүү. Сонирхолтой байна. Ингээ бодиттой хүрд юм. Тэгээ өөрөө бас жоохон хоббитой байна. Тэгээ дээрээс нөгөө хүнээ бас сонирхолтой яриа өрнүүлвэл бас заавал одоо мэрэгжлийн улсууд мэрэгжлийн тайзан дээр зассан газар шүү дээ. Зүгээр байгаагаараа ингээд харагдууд тэгээд иргэдийнхаа сонгогчдоос хүсэж байгаа мэдээллүүдийг өгчүүл бас зүгээр юм болоо гэдэг. Зүгээр юм байна. Хоёул ингээд хоол ингээ ажиллаж яриад амжичлаа. Тэгээд дээрээс нь бас үндснийхээ хоолыг би сурталчлаад амжичлаа энэ шиг зүгээр юм шүү дээ. Үр дүнтэй. Жишээлбэл сайн зөрг гишүүнтэй Бат найрамд гишүүнтэй ярьсан. Яг ингээд нэг мэрэгжлийн парламентчийн үед ингээд зааж зөвлөд байгаа. Тэгэхгүйгээр 4 жил одоо жолоогүй явж байгаа дуусч бас магадгүй шүү дээ. Гэтэл одоо би бас тэрийг хараад бодож ил аргагүй. Тэгээ байдлахын гишүүнийг санаж илээ гэж чинь. Нэрэл намайг бас өнгөрсөн 4 жил ингээд хөтлөө зөв залаад бас тэрний буйнаарч магадгүй би дахин сонгогдсон байж магадгүй те. Туршлагатай хүний хажууд байсан учраас туршлагатай тэр хэмжээнд ажил хийсэн байж. Тэгээд тийм учраас таны бас хувьд багш нь дэмрэл багш байсан юм байна шүү дээ. Дэмрэл байгаа те. Ер нь бас одоо бид нар бас яг шинэ гишүүдтэй бас те мэдэх чадах зүйлээр бас тусалж явахгүй бүгдээр л Монгол төрийн төлөө зүтгэж байгаа улсууд бүгдээр л одоо яаж те арга юу болох гол явж байгаа. Тэгэхдээ нөгөө загас барьж өгснөөс загас барих аргын зааж гэдэгтэй адилхан одоо яг парламент ингэж төр зүйд хууль баталтгийн хууль тогтоодог ингэж тийм хяналт шалгалт хийдэг ингэж ард түмэн төлөөлж ажиллавал илүү богино хугацаанд илүү том үр дүн гарна гэдгийг тийм үү нэг ивэн олчвол намайхан юу ач нь л ивэн олох хэрэгтэй байгаа юм л ивэн олохтноос жоохон ч гэсэн бас дэм болчих юмсан гэдэг бас ингээд за олоодаа парламентд суулаа энэ жилийн үед бас хүнслэгтэй шүү дээ 126 гишүүнтэй одоо жагсаалтаар 48 орж ирлээ тойргоос одоо 78 орж ирлээ энэ ямар санагдаж байна. За баруун бүс одоо нэг тойрог болоод ингээд үндсэндээ бол Баялагын аймгаар үндсэндээ цөөнхөө бас хүндэтгээд ингээд нэг тусад нэг тойрог болсон. Тэгээ бусд одоо 4 аймаг нэг тойрог болсон. Ингээд 200 гаруй мянган сонгогчтой нэг тойрог болоод явахд бол бас амаргүй л 78 сум тойроход одоо 78 сумын одоо хөгжиж жигд бус тавьж байгаа ярьж байгаа асуудлууд нь өөр. Тэгээ нүхний одоо шийдэхэд бас нэлээд их одоо олон олуулаа нийлээ одоо маш одоо том зорилго тавьж маш сайн төлөвлөж одоо бодлогоо уялдуулж ажиллахгүй бол их хэцүү. Одоо би бас өнгөрсөн 4 жил 76 гишүүнтэй суулж байсан. Одоо энэ 126 гишүүнтэй жагсаалтаар орсон бас мундаг гишүүд байна. Одоо мажоритар тогтолцооны сул тал бас бий шүү дээ. Нэг үг л хэлээ тийм ээ. Профессионалын бас сул тал бий. Гэхдээ одоо яг 126 дээр гарч байхад яг жагсаалтаар орсон зарим гишүүд манай аливаа асуудлыг хөндөд тавьж байгаа энэ төр нь бол бас зоригтой яг үнэлэлтэй. Би бас тэртэл нэг сайн юм уу да. Одоо энэ 126 болгоё холимог тогтолцоотой болгоё гэдгийн үр дүн бол ялангуяа 2-3 жилийн дараа ер нь их харагдах байх гэж найдаад байна. Тий, парламентын одоо хандлага уур амьсгал те хуучин уламжлалт тогтолцоонд нэлээд их том өөрчлөлт салхиорлоо. Аюулгүй шинэлэг дээрэс нь хараат бус видаасан те чөлөөт төзлөдлөө илэрхийлдэг энэ байдлуудыг хараад би бас их бахархаж байгаа. Мэдрэгдэж байгаа. Ер нь тэгэл одоо урд нь хайрцагч гал те тэр намын бодлого, бүлгийн бодлого одоо тийм үү ингээд нэгэн шүүгээр бас яадаг байсан бол одоо харьцангуй одоо юу гэдэг чөлөөтэй бас ингээд өөрөөсөө олон ургаж үзлэр хандаад өөрөөсөө итгэл үнэмшилтэй тийм үү аль нэг намд баригдахгүйгээр асуудал хандж байгаад би бас парламент юм л байх хэрэгтэй шүү дээ тий.
За ингээд шүл маань боллоо доо. Хоол манай дастархан бэлэн боллоо тийм ээ. Дастархан Дастархан бисбармак, жамбастайгаа ингээд. За наурыз көжөө маань арцтай шүл маань 7 төрлийн хамтлагчтай. За яглаа тавьчихна байна. Армаа нааш суучих одоо гурлаа сайхан тэгээд көжөгөө ууя да. Армаанаар суура. За ингээд Казак түмний маань хамгийн том баяр, хаврын баяр, нарны баяр, нааврын баяр маань болж байна. Тэгээд ирж байгаа одоо 25 он энэ сайхан жил одоо бас монголчууд бид бүхэнд бүгдээрэнд нь одоо ээл ивэлэ хайрлсан эдээ будаагаар элбэг баян амьдрал наз жаргалаар дүүрэн сайхан жил болох болтугай. Тэгээд улс ом болсон, ах мол болсон. Ерөөл утгашгэ. За наурыз мэрамыз құтты болсын, келіп жеткен әз наурызымыз 25 жылымыз бақыт, берекет берсін. Моңғол елінің, отанымыздың түкпір-түкпіріндегі қазақтарға биылғы 25 жылдың наурыз мерекесімен құттықтаймын. Ол соң болсын, ақ мол болсын. Саммал жин саябақ, құшағыңмен үшін, есейіп кетсем де, мен саған сәлемін.